Сайн байна уу? Энэ удаагийн хичээлээр бид эрсдлийн тухай ойлголт болон түүний ангиллын талаар танилцуулж тодорхой хэмжээний мэдлэг олгохоор бэлтгэлээ. Бид маргааш юу болохыг тааж мэдэхгүй. Гэхдээ хүн болгон маргаашийг өнөөдрөөс илүү сайхан байна гэдэгт найдаж амьдардаг. Гэвч амьдрал дээр янз бүр л байдаг. Цаг хугацааны ирэхээр бидэнд сайхан зөвлөж тохиолддог. Хаяа бид нарын огт хүсээгүй үйл явдал болж биднэрт олон асуудал болон бэрхшээл авчирдаг. Ирээдүйд болох магадлалтай, гинтийн, огт хүсээгүй, тааламжгүй хохирол авчирдаг үйл явдлыг эрсдэл гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ эрсдэл гэдэг маань юу байна? Яагаад эрсдэл бий болоод байна вэ зэргийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл халтрах эрсдлийг авч үзье. За яагаад энэ хүн халтраад унсан бэ? Үүний ямар шалтгаан байсан бэ? Мэдээж хэрэг гадаа үйл болоод зам цастай байгаа учраас халтарсан. Хоёр дахь шалтгаан нь эргэн тойрны замыг цэвэрлээгүй байсан учраас энэ хүн халтарч унсан. Гуравдугаарт тухайн хүн өөрөө халтардаг тохиромжгүй гуталтай явж байснаас эрсдэл учирчээ. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр эрсдэл бүр бүгд шалтгаантай байдаг. Мөн энэ эрсдлийг ихсэгдэг нөхцөлч бас байдаг. Бидний авсан жишээн дээр их усүр нь өвлийн улирал болон зам цэвэрлээгүй явдал. Ихсгэх нөхцөл нь өндөр өсгийтэй гуталтай явж байсан. Энэ бүхэн нийлээд эрсдэл үүсгээд үүний дунд эрсдэж байгаа зүйл нь хүний эрүүл мэнд юм. Хохирч байгаа зүйл маань болохоор хөлний гэмтэл болон эм эмчилгээний зардал. Эрсдэл бүрийг ингэж задлж болно. Эрсдэл бүр шалтгаантай ихсгэх нөхцөлтэй хохирч байгаа зүйл хохирлын хэмжээтэй байна. Эрсдэл заавал гарах ёстой юм. Эрсдлийг арилгах, бууруулах боломж бий юу? Мэдээж эрсдэл заавал гарах албагүй. Эрсдлийг удирдах, бууруулах боломжтой. Нэг талаас тухайн эрсдлийн шалтгаан их усврыг олж арилгаж болно. Тэгэх боломжгүй бол ихсгэх нөхцлүүдийг нь бас арилгаж болдог. Эрсдлийн шалтгааныг арилгах боломжгүй бол энэ бүхнийг эрсдлийн удирдлага гэж нэрлэж байна. Тодорхойлбол би тухайн эрсдлийг учир шалтгаан хохирлын хэмжээ зүйлээр нь ялгаж салгаад ямар нэгэн байдлаар хэмжээд за тэгээд урьдчилан сэргийлт арга хэмжээ аваад бууруулахыг нь бууруулад багасхыг нь багасгаад багасгах чадах шилжүүлэхээ бид нар эрсдлийн удирдлага гэж нэрлэж байна. Бид нар эрсдлийг тодорхой шалтгаантай бас тодорхой объект зүйлд учирдаг юм байна гэдгийг мэдлээ. Үүнээс гадна эрсдлийг хэмжиж болно. Энэхүү үндсэн 3 шалгуураар бид нар эрсдлийг ангилж болно. Их үүсвэр талаас нь ангилж үзвэл эхнийх нь бол байгалийн эрсдэл, зууд, газар хөдлөх гэх мэт. Хоёр дахь нь хүний хүчин зүйлийн эрсдэл. Гурав дахь нь технологийн эрсдэл буюу аливаа зүйлийн элэгдэх, хуучрах, орчин тойрондоо гинтийн хариу үйлдэл үзүүлэхтэй холбоотой үүсэх эрсдэл юм. Технологийн эрсдэл нь хоёр дахь эрсдэл буюу хүний хүчин зүйлийн эрсдэлтэй холбоотой. Учир нь хүн бүх эд зүйл тоног төхөөрөмжийг бүтээдэг. Дөрөв дэх нь холимог буюу дээрх эрсдлүүдийн аль альнаас нь хамаарч бий болж байгаа эрсдэл юм. Жишээ нь Японы Фукушима цахилгаан станц дэлбэрсэн шалтгаан бол газар хөдлөлт. Гэхдээ бас хүний хүчин зүйл буюу нарийн тооцоолж бүх эрсдлийг алга болгохгүйгээс гарсан. Эрсдэл нэг эсвэл бүлэг хүнд учирч болно. Компанид ч бас учирч болно. Байгальд учирч болно. Мөн улс орон дэлхийн хэмжээнд учирч болно. Хэрвээ эрсдлийн зүйл маань хүн байх юм бол юунд нь эрсдэл учирч болдгоо гэхээр нэгдүгээрт эд хөрөнгө, хоёрдугаарт орлого, гуравдугаарт эрүүл мэнд, дөрөвдүгээрт хариуцлагад эрсдэл учирч болдог. Хэрвээ эрсдлийн зүйл маань компани бол нэгдүгээрт эд хөрөнгө, хоёрдугаарт орлого, гуравдугаарт ажил агсал болон хариуцлагад нь эрсдэл учирч болдог. Улс орны хувьд авч үзье. Хувь хүний, тодорхой бүлгийн, нийгмийн болон улс төрийн эрсдлүүд учирч болно. Эрсдлийг хэмжээгээр нь нэг хүн, нэг компани байж болно. Мөн бүсийн хэмжээний, улсын хэмжээний болон дэлхийн хэмжээний байж болно. Хохирлын хэмжээгээр нь бага хохиролтой, дунд зэрэг хохиролтой болон их хохиролтой гэж хувааж үзэж болно. Энэ нь заавал мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх албагүй. Энэ бол эрсдлийн үндсэн ангил байгаа. Үүнээс гадна тодорхойлсон эрсдлийн ангиллууд байдаг. Жишээ нь барилгын, банкны, уул уурхайн гэх мэт. Гэхдээ эдгээр эрсдлүүд нь дандаа хүний хүчин зүйлээс бий болсон байдаг эрсдлийн ангиллууд юм. Та манай вебийн санд байгаа бусад мэдээллүүдийг сонирхож үзээрэй. Таны тэнцвэртэй амьдралын төлөө мандал даатгал. Харилцан сурыг хамтдаа бүтээе. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершипийн боловсрол олгох төсөл.